За guys, тэгэл Minecraft дээрх зарим хүний нэг мэддэг тэр нөгөө мэдээд байдаггүй тийм зүйлсийг тайлбарлах гэж байна. Тэгээд ямар ч тач эхнийх нь болохоор энэ ингээд дугуйгоодгоос тэрний оронд ингээд цэгмиг болохоор бол цэгтийн болохоор бол ингээд touch гээд split control руугаар орно гинэ. Тэрэн дээр дарахаар ингээд юм болцдог. Хоёрт болохоор одоо ингээд креативээр ингээд удаан хөвлөд байгаа чинь нисэж байгаа ингээд хөвдлөх юм бол 2 3 бараг 1 блок хөвлөд байгаа тэгвэл дахиад settings руу ороод touch руу ороод тэгээд энэ delete block breaking creative only гэсэн нэг асаж хөр одоо ингээд саяныхаас илүү хурд дэвдэрдэг болно ингээд. За хоёр дахь нь болохоор settings руу ороод videos гэдэг дараад энэ pocket гэсэн энийг classic болгож өгөх юм бол одоо ингээд компьютер шиг болдог. Ийм болоод 3 гэх юм бол нэр ойртол шараад байгаа. Тийм бол энэ тоо биш нөө settings руу ороод видео дээр дараад FOV гэсэн нэг тулгаж болох юм бол арай нэг гайгүй холлоо сардаг болно. Тэг ингээ холлоо сардаг болчихно. Тэгээд итгэжлээ мартчихжээ. Тэгээд дараагийнх нь болохоор тоош руу ороод зөв явдаг нь арай жижиг байгаад тэгээд mobile menu size гэсэн энийг 60 болгож өгөх юм бол арай нэг томордог байгаа. Тэгээд нүүрхэн өөрч тайлбарлах нэг юм байхгүй. Тэгээд бага зарим хүмүүсийн мэдхгүй юм магадгүй. Одоо чинь ингээд Elytra chestplate 2 өмсөх гэж ингээд заавал ингэж өмсөх шаардлагагүй ингэж яагаад заавал ингэж өмсөх шаардлагагүй зүгээр энэ дээр ингэж хаашаа чаваагаа удаан ингэх бол ингээд соёл өмсөддөг байгаа. Энэ юм хөөд байгаа. Дараагийнх нь болохоор chest холбоотой зүйл. Таны заавал ингэж яагаад ингэж авчрах шаардлагагүй. Зөвхөн тэр айтем дээр 2 дарахад chest руу шууд ордог байгаа. Ингээд шууд 2 дарах юм бол chest руу шууд ордог. Ингээд шууд орчтой. Тэгээд дараагийнх нь бас зарим хүмүүс мэдгүй магадгүй хэрвээ таны ингээд инвентори чинь ингээд дүүрээд асгаж цутгалдаад айтем чи багтахгүй байгаа гэвэл chest-д хийгээд авч явах гэхэд буцаад chest-ний өдрөхээр айтем насгараад байвал шүү дээ. Ингээд shulker box авч явдаг байгаа. Одоо ингээд айтемнуудаа ийшээчихээр ингээд дараа нь shulker гэхээр айтем ингээд гарч ирдэг shulker нь ингэж өвдрээд айтемнууд ингээд арай цэвэрхэн болдог байгаа. Одоо энэ юм урах. Тэгээд юу бичлэгийг үзсэн та бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд бичлэг таалагдсан бол лайк болоо subscribe дараарай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр бай.